их сайдаа сая та бас энэ бүсийн нэмэгдлийн асуудал дээр нэг тодорхойгүй хариулт өгч байна. Ер нь бол баруун бүс нутаг бол аслагдсан, дэд үтсэн бас сул хөгжсөн хүмүүсийн амжиргааны түвшин баруун бүс нутагта илүү их ядууралтай байдгийг та маш сайн мэдж байгаа. Тийм учраас энэ үнийн зохицуултыг гэж хүмүүсийн амжиргаанд одоо дэм тус болох ажлыг хийх чиглэлээр та ингээд ер нь санаачлаг гаргахгүй гэж хэлж байгаа юм байна шүү дээ. За ямар ч байсан баруун бүсийн нэмэгдлийг олгох тухай асуудлаар юм ярихгүй байна гэж бодож байгаа юм байна гэж таны ярианаас ойлголоо. Тийм учраас тэгмээргүй байна. Улсын хурлаас сонгогдсон, баруун бүсээс сонгогдсон бүх гишүүд хамтарч хуулийн төсөл өргөн барина. Бид нар өргөн барьсан хуулиудын маань хэлцгүй байгаа учраас одоо л ардсан намын гишүүдтэй хамтарч энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж хамтарч өргөн барина гэж бодож байгаа. За тийм учраас энэ асуудал дээр бол та илүү нухацтай хандаж үнэхээр тэр төрийн албан хаагч чинь мэрэгсэн чадварлаг төрийн албан хаагч нь хүртэл баруун бүс нутагтаа ажиллахгүй байна. Болсон хүчний бодлого чинь хүртэл алдагдж байна. Хүмүүсийн амжиргааны түвшин уруудж байна. Тийм учраас энэ асуудал дээр бол илүү таныг өөр өнцгөр, өөр одоо сэтгэлээ гаргаж энэ асуудалд хандаач гэж хүсэж байна. Хоёрдугаарт та өнөөдөр ер нь бэлэнчлэх сэтгэлгээний хүмүүсийг сургаад явах те. Ер нь бол мөнгө олох тухай асуудлыг зогсоох тухай ярьж байна. Үгүй ээ, тийм биш. Бид нар сая баруун бүс нутагт ажиллаад ирж байна. Ер нь бол хүмүүсийн амжиргаа бол дордсон байна. Таны нөгөө гаргасан үн тогтворжуулах хөтөлбөрийн 3 их найд төгрөг чинь хүмүүсийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулахад нэмэр болоогүй байна. Таны 3 их найд төгрөг чинь бидний таны муу хэлээд байгаа 21 мянган төгрөгийг олгож ирсэн мөнгөний 5 жилийн мөнгө гэж та ойлгоорой. Та математикч маш сайн бодож байгаа. 21 мянган төгрөгийг олгож явахад улсын төсвөөс жилдээ 650 тэрбум төгрөг гардаг байсан. Энэ мөнгө чинь бол 3 их найдаар 5 жил тэр ажилгүй орлогогүй байгаа иргэдэд 21 мянган төгрөгийг олгох боломж болцоо байна. Өнөөдөр 21 мянган төгрөгийг хүсэхгүй байгаа тухай та ярьж байна. Үгүй ээ. Ажилгүй орлогогүй байгаа, хөдөлмөрийн байр олдохгүй байгаа, тэр ядарч зүдэрч байгаа амьдралтай байгаа 40-с дээш насны цалин тэтгэр тэтгэмж байхгүй, ажил орлого байхгүй энэ хүмүүс чинь энэ 21 мянган төгрөгөөр тухайн сарынхаа өргөн хэрэглээ барааны бүтээгдэхүүний үнийг зохицуулж амьдрч чадчихсан байна. Хинээс ч үр зээл тавихгүйгээр амьдралаа авч явж исэн тухайга ярьж байна. Тийм учраас та бидний яриа одоо бодтойгоор зөрж байгаа учраас та энэ асуудлыг судалж үзээч. Бид нар улсын хурлын гишүүд хуулийн төсөл санаачилж өргөн барьсан 21 мянган төгрөгийг зорилт бүлэгдэн олгоё. Боломжийн амьдралтай хүмүүст нь өхөө бол би тантай тэрэн дээр санал нэг байна. Боломжийн бус амьдралтай байгаа орлого багтай ядуу зүдүү тэр хүмүүст нь олгоцгоо. Энэ хүмүүсийн тоог бид нар дунджаар 600 мянгад тооцсон. Та энэ хүмүүстэй ядаж 21 мянган төгрөгийг ямар ч улс төрийн намын хаяггүйгээр Монголын төр ажил олгож чадаагүй иргэдтэй үзүүлж байгаа дэмжлэг тусцаа гэж үзээч. Ингээд энэ асуудлыг олгох чиглэлээр хурлын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлцүүлж өгөөч гэж хүсэж байна. За дараа нь таны гарын үсгтээ, улаан сайдын гарын үсгтээ ахмадын байгууллагыг 2 хуваасан шийдвэр гарсан байна. Ахмадын байгууллагыг одоо Монголын ахмадын байгууллага гэдэг чинь бас 80-90 жилийн түүхтэй байгууллага шүү. Тэгээ энэ байгууллага өнөөдөр хуваагаад чөлөөт ахмадын холбоонд санхүүжилтийг олгоно гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ чинь өнөөдөр ахмад насны нийгмийн халамжийн тухай хуульд байгаа заалтыг зөрчиж байна. Нийгмийн төлөө, нийтийн эрх ашигын төлөө үйлчилж байгаа байгууллагад нь санхүүжилт олгодог журамтай. Та нар хууль гарц зөрчсөн энэ одоо шийдвэр тогтоолоо өөрчлөөч. Ахмадын байгууллагыг өнөөдөр хамтран ажиллаж эвлэлд нэгдгэж хэлхийн оронд ингэж хагалж утрагж байгаа чинь хөдөөгийн ард түмэнд таалагдахгүй байгаа юм байна. Тийм учраас та энэ асуудлаа эргэж нэг хараач гэж хүсэж байна. За дараа нь Оросын холбооны улсаар гарч байгаа энэ баруун аймагуудын иргэд бол маш их хүндрэлтэй тулгарч байгаа юм байна. Визний асуудал нь 1 жилийн виз нь $700, нэг удаагийн виз нь $150, цагаан хуудас авахд 4,000 рубль өгдөг гинэ. Тэгээ энийг ингээд шийдвэрлэхээр зэрэг юм бөөн одоо ченжүүдийн 8-ачтын юм баг дамжаагаар орж иж гардаг гэж байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд энэ Оросын элчин сайдын яамтай мөн энэ гадаад яамтай хамтарч энэ асуудал дээр та ажлын баг гаргаж судлуулж үзэж энэ асуудлыг зохицуулж өгөөч. Энд одоо баруун 5 аймагт сонгогдсон гишүүд хэрвээ шаардлагатай бол ямар одоо асуудалд оролцох боломжтой гэдэг юм бид бас оролцмоор байна гэж бодож байна. За дараа нь та энэ хөдөө орон нутагт улс төрч явдал бол нэлээд хавтгаарж байгаа тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл энэ сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Аймаг суманд томилогдсон засаг дарга зарим нь томилогдож чадахгүй байгаа тухай ярьж байна. За өнөөдөр бидний хамгийн бодтой мэдж байгаа дорн төгсгөл голтой хэмжлэнгийн аймагуд өнөөдөр засаг даргын томилгоон шийдэж чадахгүй явж байгаа хамгийн эмгэнэлтэй дүр төрх нь. Тэгэхээр энэ сонгуулийн ардчлалыг одоо хизээ бодтойгоор хэрэгжүүлж энэ үнцэнтэй зүйлээ хэрэгжүүлэх юм бэ гэдэг дээр та бас тодорхой нэг хариулт өгвөл зүгээр юм шиг санагдаж байна. За нөгөө талаас энэ засаглалын бодтой бий болсон хямралаа арилгахын тулд хөдөө орон нутагтын төвлөрлийг сааруулж босоо удирдлагатай байгууллага
ерөнхий сайд хариулъя. За. Бэлэнчлэг сэтгэлгээг дэмжихгүй. Тэрнийг би дахиад хэлчихье. Бити хүмүүсийг тийм бэлэнчилдэг юм руу өрөөлөн дуудаад бай. Ядарч өдөрч байгаа хүмүүс байгаа. Энэ нэг өдөр нэг жилийн дотор бий болоогүй. Энэ олон жилийн урхаг ажлын үр дүнд ийм байдал бий болсон. Өнөөдрийн энэ одоо хүмүүсийн амжиргаах болгохтой дээшлээгүй байгаа Улаанбаатар нутаанд баригдсан энтрийг нэг жилийн ажил гэж бити ойлгож бүгдийг над руу чихээ. Харилцсан энэ дээрээ бол яаж зөв гарах вэ? Ямар аргаар хурдан хөгжих үү гэдгийг ярмаар байна. Хэрвээ улс орон хурдан хөгжөө гэвэл ард түмний авах амжиргааг боломжийн хэмжээнд дээшлүүл яа гэвэл бэлэнчлэг сэтгэлгээг нь хөөрөгдөж болохгүй. Бүх бурууг нэг жил ажиллаж байгаа засгийн газар бүгдийг нь бас өөрүүлэх гэж оролдож хэрэггүй. Өмнө ийм ажил хийсэн энэ мэн зөв болж ийм ажил нь бол буруу болж гэж ингэж хэдүүлээ ярья. За тэр Баруун аймагуд руу одоо ингэж яривал би хэлчмээр байна л да. Одоо жишээлх юм бол наад бодлого чинь буруу яваад байна шүү дээ. Та болохоор нэг хууль гаргаад тэгээд нэмэгдэл өгөөд болчдгийг гэж ойлгоод байна. Тийм юм байхгүй. Ийм буруу ойлголттой байсан учраас баруун талын тэр одоо хэдэн аймагуудад бол иргэдийн ах амжиргаанд олигтой өөрчлөлт бол 20 жилд гарсангүй. 20 гаруй жилд. Бид нар нэг жилийн дотор дөрвтэй өөрчлөлт гаргахын тулд ажиллаж байна. Одоо эх жил жишээлх юм бол эх жил бид нар бол их төлөвлөгөөтэй ажиллаж байгаа шүү дээ. Эх жил бид нар Говьалтай аймгийн холбогчин, Завхан аймгийн авто замаар холбогчин. Авто замаар холбогдсны ач холбогдол юу байдгийг сая одоо 10 хэдэн жил холбож чадаагүй шүү дээ. Зам үүдийг. Тэрнийг сая холболоо. Тэгээ 11 төв рүү Одонхүү гэдэг иргэн ярьсан байна. Юу гэж ярьсан байна? Замын үүдээс Эрдэнэт рүү хүрэхэд 1 тонн ачаа 350 мянган төгрөгөөр зөөдөг байсан юм аа. Энэ саяны авто зам хатуу хужилттай зам ашиглалтанд орсноор одоо 1 тонн ачааг Эрдэнэт хүртэл 150 мянган төгрөгөөр зөөдөг боллоо гэж. Тэгэхээр энэ баруун аймагуудад байгаа иргэдийн авах амжиргааг сайжруулна гэдэг чинь жишээ нь тэр тээврийн зардлыг багасгах ёстой. Тийм учраас шинжлэлийн засгийн газар эх жил завхныг холбоё гэж байгаа. Говьалтайг холбоё гэж байгаа. Тэрний дараа жил увсыг холбоё, Баяулгийг холбоё, Ховдыг холбоё. Маш тодорхой зорилт тавиад ажиллаж байна. Эндээ хүрэх гэж зүтгэж байна бид хийчнэ гэж ингэж бодож байна. Ахмадын байгууллагыг бид нар 2 хуваагаагүй. Энэ одоо буруу зөрүүтэй мэдээлэл залруулах шаардлагатай байна. Ер нь бол энэ ахмадын байгууллага дээр ийм болсон. Манай 2 ахмадын байгууллага тэр ахмадын байгууллагууд хоорондоо ярьж хэлэлцээд ахмадын чөлөөт холбоотой ахмадыг төлөөлж ажиллах нь зүйтэй юм а гэсэн бичгээ надад ирүүлсэн. Тэр бичгийн дагуу би бол засгийн газар ахмадын чөлөөт холбоох, ахмадын чөлөөт холбоотой хамтарч ажиллана гэсэн гэрээ байгуулсан. Энийг 2 хувааж байгаа хүмүүс бол та нар бөгөөд зарим аймгийн одоо ардын намаас сонгогдсон дарга нар энийг 2 хуваах оролдлого хийж байгаа. Ингэж тоглож бас хэрэггүй. 50, 60, 70, 100 бараг 100 жил тэр ахмадын байгууллагаар тоглолоо. Одоо болсон дээрээ энэ ахмадуудыг улс төрж идэггүй. Манай тэр ахмадуудад эрүүл мэнд хэрэгтэй байна. Биеийн тамир хэрэгтэй байна. Өвчин нэмгийн сувилдаг сувилын газар хэрэгтэй байна. Улс төржихгүйгээр ахмадуудынхаа төлөө ажилдаг ийм байгууллагууд хоорондоо ярьсан байлаа. Одоо хуучин дээр танаа намын Сүхбаатар тэр хэн баасан дараа 2 бол гар хөл барилдсан зураг авчирч над өгөөд нэг байгууллага дээр энийг хийхээр боллоо гэж ингэж ярьсан юм а. Тийм учраас та бол буруу ойлголттой байна. Би таглаж батлаагүй. Та бүхэн ч гэсэн өмнө нэг л байгууллагатай гэрээ хийдэг байсан. Тэгэхээр би бол харин ч гэж их уужуу 50 хүн учраас хоорондоо ярьж байгаад зогцоод хүрээдэр тэгээд нэг байгууллага дээр гэрээ хийгсэн ингээл явж байгаа. Дархан өмүүлж байгаа. Хаян харваа гişүн. Сэлэнг өмүүлж байгаа. Тэр 2, 3 аймаг бол өмүүлж байгаа. Бити эмзэглээ. За би асуулт асуусан учраас хариулж байна. Хариултаа сонсохгүй бол болчихоо. За визний асуудлаар хэн хариулъя? 50 бити тэгж орилж.
Хан хоёрын сайд бол ам амдаа ярихгүй. Ам амдаа ярихгүй за. За. Бавэж. Ари болог Нэгийг ярьж байхад сонсоод дараа нь ярь. За 50 байл дээ. Хайрва гişүн нэрэнд байж штэ. Цагаа авахаар ярь. За. Хан хоёрын сайд бол визний асуудлаар хариулна. Та нар юундаа ингэж сандраа твдэд байгаа юм. Би ерөөсөө удлаа яриаггүй. Би дандаа ингэж нөгөө энэ хар цаасан, цагаан цаасан дээр хараар бичсэн юм ярьд. Одоо би танад бүр уншиж өгье. Дорнод аймгийн засаг даргатай холбоотой асуудлаар би та бүхэнд бүр маш тодорхой тайлбар уншиж өгье. Би одоо бүр уншия. Энэ Дорнод аймгийн засаг даргад нэр дэвшигч Бадам Сүрэн гэдэг хүнийг ерөнхий сайд бол өнгөрсөн жилийн 1 сар томилохгүй гэсэн юм аа. Тэгээд энэ хүн 1 сараас хойш шүүхээр заргалдсан. Ингээд 9 сарын 16-ны өдөр энэ Бадам Сүрэн аймгийн засаг даргаар томилоогүй чинь зөв байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Дорнод аймгийнхан маань ер нь ийм шүү дээ. Та нар яагаад ийм жоохон бодиттой ханддаггүй юм? Зүгээр юм буруутгах гэдэг юм. Одоо Дорнод аймагт бол ардын нам бол олонхол үстэй. Олонхоо шүү дээ хуралдаа. Тэр олонхоо хуралдуулаад хүнээ гаргаад иргэсэн шүү дээ. Харин танаа олонх чи олонх биш болцсон байлээ шүү дээ. Тэг хуралдаж чаддгүй. За дараа нь Хөвсгөл аймгийн засаг даргад нэр дэвшиж Гамболдыг бас надтай бол 1 сарын 13-ны өдөр ингээд шүүхээр заргалдсан. Тэгээ өнөөдөр хэдэм 12 сарын 6-ны өдөр. Ингээд шүүхийн шийдвэр өгж гарсан гэхлээр сая 11 сарын 21-ний өдөр эцэлж гарсан чинь анхны шат унд чат мэдхгүй өчнөл явсан л. Тэгээ юу гэж гарсан гэхлээр энэ Гамболдын нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Ингээд шүүхийн шийдвэр энэ хоёр аймаг дээр хоёуланд нь ерөнхий сайдын буруу биш байна гэд гарчлаа. Та нар ингэж хэрэлдэж яхаар үнэхээр аймаг орон нутаг санаа зовоод байгаа юм бол тэнд байгаа иргэдийн ах амьдрал санаа зовоод байгаа юм бол тэр аймагт ард түмний итгэлийг хүлээгээд ардын нам олох болсон юм бол тэр хуралдуулаад олонх шүү дээ. Та нар энэ манай их хурлын манай ардын нам арчсан намын бүлэг шударгийнхныг олонх хойж гэж загнал гэдэг. Тэр хоёр аймагт олонх болцсон юм бол хуралдаад хүнээ гаргаад иргэсэн шүү дээ. Тэгээ 2-3 хоногийн хуралдаад нэг хүний нэр гарсан гэсэн тэр хүнийх нь нэр ус цаас нь бол хараахан над дээр бас ирээгүй байна. Говьалтай аймагтай холбоотой асуудлаар би хэлье. Говьалтай аймаг дээр бол Монгол ардын хувьсгалт нам бол намыг бол сонгуульд оруулаагүй гэдэг асуудлаар Монгол ардын хувьсгалт нам бол шүүхэд бол давуу заалт юу нэхэмжил гаргасан юм байлаа. Ингээд дээд шүүх яасан гэхдээ зэрэг сая 9 сарын 23-ны өдөр нэрэ Говьалтай орон нутгийн сонгуул бол буруу явжээ гэсэн ийм шийдвэрийг гаргасан юм байна. Энэ ямар ч засгийн оролцоо бол байхгүй юм. Би дандаа шүүхийн процесс ярьж байна. Ингээд Говьалтай аймагт бол намын нэрээр дахин санал хураалт явуулах нь зүйтэй юм байна. 5 тойрог дээр дахин сонгуул явуулах ёстой гэсэн ийм л асуудлыг бол одоо хамгийн дээдний шатны дээд шүүх нь бол гаргасан юм байлаа. Би энэ 3 аймагтай холбоотой асуудлаар маш тодорхой хариултыг өгье. За Гавиг дэд сайд визний асуудлаар хариулж байгаа. За гадаад харилцааны яамны дэд сайд Гавиг байна. Тэгэхээр Оросын холбооны улстай бол бид өнөөгийн нөхцөлд бол хил орчмын эргээд харилцан визгүй зорчих тийм тохиролцоо байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь дипломат албан паспорттой эргээд визгүй зорчдог тийм тохиролцоогоор явж байгаамаа. Оросын холбооны улсад зорчиж байгаа манай бизнесмэнүүд хүмүүсээс одоо виз авдаг хүмүүсийг одоо өндөр хураамж авч байна. Тэр гэсэн тийм гомдлоор яг өнөөдрийн байдлаар манай гадаад харилцааны яам консулын газарт бол ирээгүй байна. Зүгээр тэр ажлын хэсэг гаргаж газар дээр нь шалгах, тэр хүмүүстэй нууцлах, тогтоох гэдгээ дэмжиж байна. Тэгээ энэ асуудлаар бид их хурлын гишүүдтэй хамтраад засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулад тэгээд ажлыг дэмжиж байна. Тэгээд энэ чиглэлээр ажиллая гэдэг. Гавиг дэгөө визгүй болгоч яасан. Тэгэхээр Оросын холбооны улсаас хоёр улсын иргэд визгүй зорчих хилцээрийг байгуулъя гэдэг саналыг манай талд тавьсан байгаа. Бид засгийн газраар асуудлыг хэлцээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулсан асуудлыг тэнд шийдээд шийдвэр гарсны дараа бол асуудал цаашаа яригдах юм аа. Визгүй болчихвол хураамжгүй болчихно шүү дээ. Ойлгомжтой. Визгүй бол тэг хураамжгүй болчихно нэр нь хугацаад. Улаан сайд нэмж хариулъя гэсэн. За баярлалаа. Тэгэхээр төрийн тодорхой жишг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллага гаргадаг гүйцэтгүүлэх хуулийн ийм зохицуулттай. Тэгэхээр Монголын Ахмадын байгууллага одоо нийгмийн хамгаалал хөтөлмөрийн хамгааллын яамтай болон засгийн газартай албан ёсны гэрээ байгуулсан.
Тэгэхээр албан ёсоор хуулийн дагуу байгуулагдсан гэрээний санхүүжилтийг л сангийн яам өгдөг. Түүнээс биш сангийн яам бол одоо хуулинд нийцээгүй ямар нэгэн тийм шийдвэрээ санхүүжилт гаргах боломжгүй юм. Тэгэхээр энэ байдлыг л бид нэр одоо Ахмадын байгууллагад албан ёсоор мэдэгдэж гэрээний дагуу санхүүжилтээ олгоно гэдгээ мэдэгдсэн юм аа. Түүнээс биш ямар нэгэн хуваасан барьсан талдсан шийдвэрийг сангийн яам гаргаагүй юм аа. За баярлалаа. Ямар асуултанд хариулаа гэж? Эхлээл хариулсан дээ. Хамгийн эхлээд. Инх төвшин гişүү асууя.